Hemen sorte de pêaltitude. Hayır.
сургалтаа та бүхнийг өнөөдөр дурсан байгаа. За улсын хурлын гишүүн, улсын хурлын дэд дарга, засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан мөн Арчсан намын дэд дарга Гаваагийн Батхүү 2019 оны 5 дугаар сарын 17 оны өдрийн 19 цагт төрийн ордонд учир бүтүүлгээр амнасаа алдсан ийм сэтгэл сэртийлгэм цочирдом ийм үйл явдал болсон. За тухайн өдөр талигаач төрийн ордонд торгоны зам олон улсын авторалыг зохион байгуулах ийм ажлын хэсгийн хуралд оролцоод 15-аас 18 цагийн үед бол төрийн ордонд ажиллаж байсан. За төрийн ордон бол төрийн тусгай хамгаалттай онцгой объект байдаг. Тэгээд энэ онцгой объектын баруун жигүүрт засгийн газрын хуралдаан болдог байсан танхимын ойролцоо тийм хоёр давхрын гонхноос талигаач өндөрөөс унсан байдалтай мөн гадны нөлөөтэй байж болзошгүй байдлаар амнасаа алдсан ийм харамсалтай үйл явдал болсон. За талигчийн хувьд бол биеийн хувьд бол эрүүл. За мөн өнгөрсөн ар гэрийнхний мэдээлэлээр өнгөрсөн 4-р сард гадаад улсад иж бүрийн шинжилгээ хийлгээд биеийн эрүүл мэнд бол эрүүл гэсэн ийм байдалтай шинжилгээний хариу гарсан байдаг. За сүүлийн үед бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр ялангуяа энэ сошиал орчинд Twitter, Facebook-ээр энэ Монгол биш ийм зан гаргаж талигаачийг харлуулах, талигаачийн хийжсэн үйл явдалтай холбоотой сөрөг мэдээлэл гаргах, муулах, худал гүтгэлэг явуулах ийм зан Монгол биш занг бол ихээр гаргаж байгаа. Тэгэхээр энэ байдал дээр бол Арчсан намын зүгээс бол их харамсаж байна. За мөн энэ Арчсан намын дэд дарга хүн өөрийнхөө үйл ажиллагаа хийж явж байх үедээ учир хөтөлбөрөөр насуулсан энэ асуудал дээр бол Арчсан нам ямар нэгэн байдлаар улс төржиж, улс төрийн ашиг хонжоо хайсан мэтээр хүмүүсийн яриад байгаа шиг ийм байдлыг бол гаргахгүй. Энэ ард түмнийхээ нэгэн адил энэ үйл явдлын жинхэнэ мөн чанарыг олохын төлөө бас хүлээлтийн байдалтай ингэж ажиллаж байгаа. За мөн цагдаагийн байгууллага энэ үйл явдал болсноос хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд бол цагдаагийн байгууллага ямар нэгэн тодорхой мэдээллийг албан ёсны мэдээллийг биднэрт болон ар гэрийнхэнд нь ирүүлээгүй нэлээд хугацаа өнгөрч байна. Тэгэхээр энэ төр нийгмийн өндөр албан тушаал ашиж байсан ийм хүний хувьд бас цагдаагийн байгууллага энэ асуудлыг онцгой анхаарч учир явдлыг үнэн зөвөөр нэн яралтай тогтоож ар гэрийнхэнд нь мөн Арчсан намынханд за мөн ард түмэнд үнэн бодит мэдээллийг өгнө бахаа гэдэгт бол бид эргэлзэхгүй байгаа. За ингээд та бүхэнд бас тодорхой хэрэг явдлын явдалтай холбоотой за үс нөхцөл байдалтай холбоотой асуудлууд байвал за мөн хууль зүйн талаас тодорхой асуудлууд байвал бид нар асуултанд хариулахад бэлэн байна. Хоёр дахь асуултанд бол олон нийтийн сүлжээгээр шатнаас унсан гэх мэдээлэл өгч байгаа боловч талигаа шатнаас тайтай байсан гэдэг мэдээлэл гараад байна шүү дээ. Тэрийг хариулсан байна. За энэ асуудал дээр манай Арчсан намын дэд дарга Тэмүүжин дарга хариулт өгнө. Та бүхэн бас бүгдээрээ төрийн ордонд сэтгүүлч өнчийг үргээр ажилладаг баг. Төрийн ордонд бол үндсэндээ 2-3 камертай болохоос хойш бусад газар бол камер өндөө алга байна. Чуулганы үүдэнд болон гаднаас орж иж байгаа ирээдүйг олон нийтийн хянах зорилготой гадна талтай камертай, чуулганы үүдэнд нэг камертай, бусад газар бол камер байхгүй. Тэгээ үйл явдал болсон газар бол ямар нэгэн бичлэг болон камер энэ хяналтын төхөөрөмж бол алга байна. Арчсан намын зүгээс болон хуулийн байгууллагын зүгээс бас нэг эргэлзээтэй зүйл үүсэж байгаа нь юу гэхээр цагдаагийн байгууллага албан ёсны ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр зүрхэн хаагдсан байна, шатнаас унсан байна гэх мэтлэн үйл явдалтай огт хамааралгүй бодит байдалд үл нийцэхтийн мэдээлэл маш хурдтайгаар тархсан. Тэгээ энэ тархсан байдал нь яагаад учир бүтүүлэг үйл явдлыг өөр зүг рүү хөтлөхөд хүрвэ гэдэг байдлаар бол бас эргэлзэж харахад бол хүрж байгаа. Одоогоор бол цагдаагийн байгууллага албан ёсны үзлэг мэдээлэлтэй холбоотойгоор бол ямар нэгэн баримт мэдээллийг үл дэлгээгүй байна. Үйл явдал бол ямар нэгэн байдлаар бол шатны ойр орчимд бол болсонгүй. Та бүхний мэддгээр засгийн газрын хуралдааны танхимын хажууд орших
гонх гэж хэлдэг. 1-2 давхрын хоосон орон зайдаар өндрөөс унсан байдалтайгаар бол үйл явдал болсон байна. Унсан шалтгаан юу байгаа гэдэг бол одоогоор хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан өндөрөөс унсан маш их хэмжээний гэмтэлтэй, гэмтлийн улмаас нас орсон байна гэдэг бол тийм дүгнэлтэр бол очих шиг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шиг ямар нэгэн зүрх хаагдсан эсвэл өөр өвчтөй байсан, эмчлүүлж явсан, биеийн муутсан гэдэг тийм учир шалтгаан бол одоогоор тогтоогддог байна. Шүүх хэмнэлийн дүгнэлт эцэслэн бол бүрэн гараагүй байна. Та бүхэн бас шүүх хэмнэлийн одоо шинжилгээ яаж хэрхэн явагддаг талаар бас тодорхой хэмжээний ойлголттой байгаа бах. Тодорхойлбол одоо химийн буюу нарийн шинжилгээнүүдийн дүгнэлт гарахад бол ойролцоогоор 14-өөс 21 хоног болдог. Гадна талын үзлэг болон задлан шинжилгээний дүгнэлтүүд бол одоогоор бол өөрчлөсөн байдлаар бол гарч эхэлж байгаа шиг байна. Тэгээд гарч эхэлсэн учраас энэ их хэмжээний гэмтэлтэй байна. Гэмтлийн улмаас нас орсон байж болсгүй гэдэг дүгнэлтүүд бол ер нь бол гарч байгаа шиг байна. За нэр бүхий жиргээчд болон сошиал орчинд бас ийм ярианууд бол гарч байна. За түрүү туан дарга хэллээ. 15-аас 18-20 орчим цагийн хооронд бол авторалитай холбоотой Орос, Монгол, Хятадаар дамжин өнгөрөх энэ авто уралдаантай холбоотой ажлын хэсгийн хуралдаан бол ордонд болсон байна. Тэгээд 18-20 орчим цагийн алдад бол тэр хуралдаан бол тарсан. Тэгээд хуралдаанаас тарах үйл явцад хамгийн сүүлд одоо тэр хуралдааны танхимаас гарсан хүмүүс бол 18:30 гэхэд бол гарсан гэдэг тийм яриа байна. Дээр нь 18 цаг 33 минутаас 36 минутын хугацаанд бол Арсланын дэд дарга Дэлгэрмаа даргатай бол уцаар ярьсан байна. Энэ хуралдаанд оролцсон Оросын талын төлөөлөгчдтэй одоо оройн хоол идэн та элчин байсан хүн танай хуучин одоо найз түншүүд ирсэн учраас та энэ оройн хоолнд суг орох уу гэх байдлаар бол ярилцаад цаг болцоод уцаар бол ярьсан байгаа. Тэгээд та бүгдийн одоо сонсолцлон улсын их хурлын чуулганы уртлын хяналтын камерт 18:35 минутын орчимд бол 3 давхраар бол баруун тийшээ бол алхаж явсан дүрс бичлэг бичигдсэн байна. Тэгээ 17 цаг 9 минутын алдад бол 1 давхарт унсан байдалтайгаар бол олдсон. Тэгээд 19 цаг 57 минутанд бол цагдаагийн байгууллага анхны дуудлага өгсөн байна. Тэгээд нэг бараг цаг орчмын дараа дуудлага өгсөн. Энэ явцдаа бол чухам юу болсон? Яагаад ийм удаан дуудлага өгдөг дээр бас хүмүүс эргэлзэж бас асуулт асууж ах шиг байна лээ. За сошиалоор сүүлийн тэр 20 минутын дотор одоо 35-аас 19 цаг 9 минут хүртэлх энэ хугацаанд дотор хаана хинтээ уулзаа гэдэг дээр бол бүгд л ирэл хайгуулъя гэдэг ямар хүнтэй уулзаа гэдэг дээр бас зарим хүмүүс яагаад юм зоригтой юм уу ардын намын дарга Эрдэнэтэй уулзсан гэдэг ийм яриа өгөл явсан байна лээ. Тухайн үед би хүртэл байсан яг энэ танхимд 15 цагаас 18 цаг хүртэл бол энд хуралтай байсан. Нам дотоод ажиллаараа Эрдэнэ дарга бол ордонд байгаагүй энд байсан. Та бүхэн одоо мэдхэн мэдэх бах цагдаагийн байгууллага бол сүүлийн 20 минутанд уулзалтын хүнийг бол тогтоосон. Улсын их хурлын гишүүн Ардын намын гишүүний хүний бол нэр тодорч байгаа. Тэр хүн бол бид хоёр бол өрөөндөө уулзалтад уулзалт нь 20 минут үргэлжлээд дуусаад гарсан гэдэг мэдүүлгийг цагдаагийн байгууллага өгсөн байна лээ. Тэгээд удахгүй тодорхойлох байхаа. Гэр бүлийн хүмүүс бол мэдээж хэрэг шүүхийн шинжилгээтэй холбоотойгоор маш их маргаан дагуулдаг учраас олон нийт болон хүмүүс бол шүүхийн шинжилгээний байгууллага шууд итгэл бол хомс болсон гэдэг та бүхэн маш олон үйл явдлаас харсан байх. Тэгээ ар гэрийн зүгээс бол задлан шинжилгээний үйл явцад бол хөндлөнгийн одоо гэрч байдлаар хүн оруулъя. Гэр бүлийн төлөөлөл бол ороод харж болох боловч бодит байдал дээр яг юу болоод байгааг тэр болгонд мэдэх боломжгүй. Энд бол бас тодорхой хэмжээний мэдлэг, ур чадвар шаарддаг учраас мэрэгжлийн тодорхой нэг эмч
эмч нарыг оруулал яасан бэ гэдэг хүсэлтийг тавьсан байна л да. Эрүүгийн иргэн шийдвэр харилцааны хувьд бол энэ шүүх шинжилгээний үйл явцтай холбоотой хууль тогтоомжуудаар бол энийг хоригдсан болон зөвшөөрсөн ямар нэгэн зохицуулт байхгүй. Гэхдээ прокурорын зүгээс бол ар гэрийн хүсэлтийг хүлээж авалгүйгээр хөндөнгийн буюу тэр мэрэгжлийн эмч нарыг оруулалгүйгээр бол явуулсан байна лээ. Яагаад тийм шийдвэр гарсан гэдгийг бол прокурорын байгууллагаас асуух нь зохистой хаа. За бол. Тэр зохимжтой байх. Яг бол бид түрүү хэллээ ардчилсан нам ямар нэгэн байдлаар л энэ үйл явдлыг улс төрчүүлэх сонирхолгүй байна. Тийм учраас эрх бүхий чигүүрэг байгууллагуудаас зарим нэг мэдээллийг бол тодруулж авсан дээр байх. Олон нийтийн дунд хардлагатай юу эсвэл зохион байгуулалтаар тарааж байгаа мэдээллийг одоо дасан зогсоохын зорилгоор бол ардчилсан нам энэ удаагийн мэдээллийг хийж байна. Тухайлбал одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр сүүлийн уулзсан хүн одоо ардчилсан намын дарга Эрдэнэ гэх мэтлэн ийм өгүүлэлийг бол зохион байгуулалтад тарааж байгаа учраас ийм үйл явдал бол байхгүй. Энэ үйл явдлыг бодит одоо хинтээ уулзсан бэ гэдэг бол тогтоогдсон. Энэ тухайн асуудлыг гэдэг бол хуулийн хэлтийн байгууллагаас өөрсдөх намнаас сонсон илүү бодиттой итгэл үнэмшилтэй сонсох байхаа. Ер нь бол ардчилсан нам зөвхөн ганцхан дэд арга гэхгүйгээр ардчилсан намын бүхэл бүрэлдэхүүнийхээ хувьд бол бид бол өнөөдрийн сүүлийн үед үйл явцад өрнөд байгаа энэ авилга албан тушаалын хэрэг ер нь бол засгийн газрын зүгээс явуулж байгаа хууль бас олон үйл ажиллагаатай шүүмжлэлтэй хандж байгаа. Гэхдээ энэ шүүмжлэлтэй хандж байгаа үйл явц одоо ийм хэмжээний одоо улс төрийн зөрчилдөөнд оруулах арайхан болоогүй л гэдэг гэж бид бол итгэж байна. Урьдчилсан байдлаар бол ийм тийм боллоо гэж бид бол ямар нэгэн улс төрийн дүгнэлт хийх бол боломжгүй байна. Зөвхөн учир бүтүүлэг үйл явдал болсон гэдэгтээ бол бид хатуу итгэл үнэмшилтэй байна. Ямар нэгэн байдлаар өвчний буюу эсвэл одоо тохиолдлын гэхээс илүүтэйгээр гадны нөлөөтэй байж болцсохгүй байна гэдгийг бол харж байна. Та бүхэн анзаарч байгаа бол хэвийн хүн гонхноос өөр өсрөөд унчих бол боломж байхгүй. Шат болон гонхны хооронд бол нэлээд их зайтай. Та бүхэн газар дээр нь очиод бас ингээд хэмжилт хийгээд үйл явдлыг анзаарах юм бол энэ учир шалтгаан эргэлзээтэй байна гэдэг зүйлийг та бүхэн өөрсдөө дүгнэх боломжтой байна. За. За байл.